Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж 4 асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх хэсэг асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй байх бөгөөд төсөл дараах асуудлыг тусгалаа. Нэгдүгээр зүйлд нийтээр тэмдэглэх баярын тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1 хэсэгт төрийн ёслолын журам засгийн газар батлан гэж заасан төрийн ёслолын журам Монгол Улсын ерөнхийлөгч батлан гэж өөрчлөхөөр заана. Хоёрдугаар зүйлд уг зүйлийг дагаж мөрдөх хувьсаа заана. Хуулийн төсөл батлагдсанаар төрийн ёслолын журам тэргүүн Монгол ард түмний илэрхийлэгчийн үед Монгол Улсын ерөнхийлөгч болж байх хэрэгцээ орчин бүрд өгөхөд хуулийн төслийн талаар Монгол Улсын ерөнхийлөгчтэй зөвшөөрлсөн болно. Ямар үндслээр засгийн газар баталдаг байсан юутай зөрчилдөөд ямар хүндрэл гараад энийг ингэж шилжүүлж байгаа юм бэ гэж. Одоо бол төрийн ёслолын албач гадаад яамд байгаа тэгээд хэрэглэх газар дээр байж байгаа шүү дээ. Хэрэгжүүлдэг албан тушаалтнууд нь засгийн газар талдаа байж байгаа. Тэгээд ерөнхийдөө баталснаар ямар үр дүн гарах вэ? Засгийн газрын гүйцэтгэх хэрэглэлийн тогтоосон хэмжээний дотор төрийн тэргүүн болон хууль тогтоогчид ороод тэр хэмжээний дотор бас яваад байх зохимжтой юу гэдэг асуудал хөндөгдөөл энэ асуудлыг мэдээж боловсруулах, хилцэх гэдэг энэ аль алинд нь бол оролцоо адил хангагдана. Дараа нь байнгын хорооны хуралдаанаар мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, төрийн албыг шуурхай, ил тод болгох чиглэлээр хийсэн ажлын талаар мэдээлэл сонслоо. Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газрын дарга Жаданба мэдээллийг танилцуулсан юм а. За хурлын төгсгөлд Улсын хурлын тамгын газрын 2013 оны үйл ажиллагааны болон Улсын хурлын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайлантай танилцлаа.